олон сонсоцгоо. Засагтхан аймгийн Эрдэнэ засгийн гишүүг 1925 дугаар оны бүгд найрамдах Монгол ард улсын ардын засгийн доктор Чандман уулын аймгийн Наран хайрхан уулын гишүүний Чандман сум хэмээн нэрийдвэ. Айны холбон сүндрэлсэн хос хайралтай, орчлонд намайг бөөвэлсэн дууны хайралтай, зүрхэнд мөнхөд гийсэн зүмбэрх алтай, зүүдэнд өнөд уяатай, сүмбэрх алтай.
Эрхэм хүндэт үзэгчид, эрхэм хүндэт наадамчид, Ховд аймгийн Чандамсан мөсөн байгуулагдсны түүхэн арвалдарт 100 жилийн он хоёр наадмын хүчит төхийн барилдааны нэгийн даваа эгэллээ. Нэгийн давааны зүүн талын тэрэгмэгнэд Ховд аймгийн Өвсгөл аймгийн Досон Цэнгэл сумын Гриат Монгол Үдийн компани Тагнуулын ерөнхий газрын эрчим спорт орооны бүх Монгол улсын арсан содон дорж баруун талын тэрэгмэгнэд Ховд аймгийн Чандамсан сумын Гриат Монгол улсын сарвал сайжрах зан Баатаргүйгийн бүрүү сайхан нараар магнайзсан хүчит төхийн барилдааны нэгийн даваа эхэллээ. Улсын арсан содон доржтой Ховд аймгийн Эрдэнэрн сумын Гриат залуу их Баталзийтэй Ховд аймгийн Чандамсан сумын Гриат улсын сарвал сайжрах зан бүрүү сайхантай Ховд аймгийн Чандамсан сумын залуу цог жавхлан улсын арцаг Батцаяатай залуу Мягмар баяр улсын эчин заяа мандахтай залуу Амар заяа нар уучраа даарсан байна. Ховд аймгийн Чандамсан сумын Гриат дотоодын зэрэг 805 дугаар орооны бүх Монгол улсын харьцаа Батцая нэг давлаа. Ховд аймгийн Буян сумын Гриат улсын эчин сосор арам учраа өгөр нэг давлаа. За Батцая харьцаа хамгийн дөрөв учраа өгөр даван дугаа тарлаа. Улсын эчин сосор арам учраа өгөр нэг даваад дугаан дарж явна. Өвсгөл аймгийн Досон Цэнгэл сумын Гриат Монгол улсын арсадан содон дорж Ховд аймгийн Эрдэнэрн сумын Гриат залуу их Баталзийгээр нэг давлаа. Ховд аймгийн дөргөн сумын Гриат Монгол улсын чин дарам ажимдсан залуу Элбэг заягаар нэг даваад дугаан дарлаа. Ховд аймгийн Чандамсан сумын Гриат Монгол улсын эчин заяа мандах учраа өгөөл явна. За баруун үлдэн сайхан онгодод мөхөн гүцэлээ. Ховд аймгийн Буян сумын Гриат Ховд аймгийн Буян сумын Гриат аймгийн арслан Батцайхан даваа түгэн дөрлөө. Ховд аймгийн Эрдэнэ сумын Гриат аймгийн арслан Эрдэнэ сайхан учраа өгөр нэг давлаа.
За шилдэт уттад мөхөнгөө цэлээ. Ховд аймгийн Манган сумын гэрээ төг аймгийн арслан даваадаа учраа өгөөрэй нэг давлаа. Баасан жавар нэг даваа тугаан доорлоо. За бас Монгол орны төв зэг төв аймгаас хүрэлцэн ирж байгаа аймгийн начин Нямбаатар нэг даваа тугаан доорлоо. За манай наадамч олон бөхчүүдтэй баяр хүргээрэй. Ховд аймгийн цэцэг сум хэрэг тав бүхэн дүүжээ Алтан зам компани өг аймгийн өсгөн начин болрын Бадрал нэг даваа тугаан доорлоо. За сумынзан Батцэнгэл сумынзан Чинзэргоор нэг даваа тугаан доорлоо. Батцэнгэл. За энэхүү Ховд аймгийн Жандман сум 3 нуур холбоо 3 нуур хос хоёр алтаагаар өгүүлсэн Жандман нутгийн 100 жилийн үндэсний үхийн барилдааны нэгэн даваа өндөрлөө. За домгийн шүүр гэж Чандман сумын 100 жилийн азраг ирэхэд бэлэн болжээ. За заамал тохионы бүг бол одоо бэлэн барьсан байгааг үзэгч олон та бүхэн харж байна. За даамал баруун гарт би тохионы бүг тэнгэр өтөр гэж хорж илөө. Эрхэм зааваараа эрхэм хүндэт үзэгчтэй Чандман сум үүсгэн байгуулагчдын түүх 100 жилийн ам баяр наадмын хурдан азрагны уралдааныг Ховд аймгийн Чандман сумын аймгийн алдартай Цэвэн Аравдангийн Буянбатын бидэр туул азраг дээр тод ногоо хувцастай хөвгтөд өнгөлөөд гараад ирсэн бол түүний ардал Говьалтай аймгийн Шарга сумын харьяат Монгол улсын тод манлаа уяа Чадбаасангийн Батэрдний унган Говьалтай аймгийн Шарга сумын аймгийн алдартай Намхайд оржин Батбаатарын хурдан хээр азар гараад ирсэн. Хээр азрыг гинтэйхэн бүдэрлээ. За үнэнгүй сайн огт унсан байна. Ингээд Чандман сум үүсгэн байгуулагчдын түүх 100 жилийн ам баяр наадмын хурдан азрагны уралдааныг Дорнод аймгийн Баян Түмэн сумын унган Ховд аймгийн Чандман сумын аймгийн алдартай Цэвэн Аравдангийн Буянбатын хурдан хээр азар өнгөлөөд гараад ирсэн байна. За Буянбатын бидэрт болон хайргийн 3-д хээр азраг наман үзүүн дээрээ бол энэх баяр сэнгэл наадмын өнгөн дээр Говьалтай аймгийн Шарга сумын харьяат Монгол улсын тод манлаа Чадбаасангийн Батэрдний унган Говьалтай аймгийн Ардын өмсгөлэн 104 жилийн он их баяр наадам түрүү магнат урдалсан Гадан мочиг тааны мэлмиг гээсний 380 жилийн он их баяр наадамд аман үзүүн дурдалсан Ховд аймгийн цэцэг сум үүсгэн байгуулагчдын 100 жил дайрагдаад Дарив сумын 100 жил дайрагдаад Говьалтай аймгийн Шарга сумын 100 жилдээ аман үзүүлсэн Намхайд оржин Баярбаатарын хурдан хээр азраг өнгөссөн эвээрээ. За аман үзүүн дээр Ховд аймгийн Чандман сумын аймгийн алдартай Цэвэн Аравдангийн Буянбатын хээр азраг нь бол айргийн 3 дээр Буянбатын бидэрт бол за айргийн 4 дээр Говьалтай аймгийн Баян сумын харьяат Монгол улсын тод манлаа давгдаржин Цэрэн жигмдийн унган Ховд аймгийн Чандман сумын Жаргалан багийн уяач Сэргэлэнгийн Бодбаатарын хээр азраг гараад ирсэн бол айргийн 4 дээр Ховд аймгийн Чандман сумын аймгийн алдартай Дандин сүрэнгийн Ням даваагийн хурдан зээр дазраг гараад ирсэн байна. Хос хоёр алтай холбоо 3 нураад ээдлийн шүтсэн ихшгэлэн төхөөмийн өлгийн хүчит үхийн өлгийн Чандман сумын 100 жилийн ам баяр наадмын 10 насны шигшээ Атон зүргийн манлаа азрагны уралдааны өнгөний 3 азраг тасарсан байна. 3 азрагны ардал дээр айргийн 4 дээр Дорнод аймгийн Цагаан аваа сумын харьяат Монгол улсын тод манлаа байж Молор унганы эзэн төвдөн жойждын Батцэргийн унган Говьалтай аймгийн Өхмөрч сумын аймгийн алдартай Жамблын инх цаахны тонжуур азраг гараад иржээ. За баруун алтад болсон одоо олон том наадамд л одоо түрүү айраг дурдсан хурдан мөр азраг айргийн 4 дээр бол айргийн 3 дээр Говьалтай аймгийн Шарга сумын харьяат Монгол улсын тод манлаа Чадбаасангийн Батэрдний Адун сүргийн удамтаа Говьалтай аймгийн Шарга сумын аймгийн алдартай Намхайд оржин Баярбаатарын хурдан шар хээр азраг гараад ирсэн байна. Шар хээр азраг ардын өмсгөлийн 104 жилийн Говьалтай аймгийнхаа баяр наадам түрүү магнад дурдсан 2024 онд Ховд аймгийн Цэцэг сумын 100 жилд аман үзүүн дурдлаад Галдан бошиг тааны мэлмиг гээсний 380 жилийн он гэж нэг хөлтөөхөн их наадамд аман үзүүн дурдлаад Ховд аймгийн Дарив сумын түүх 100 жилийн он баяр наадамд одоо айрх дурдсан ийм хурдан азраг айргийн 3 дээр гараад ирсэн бол аман үзүүн дээр Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол улсын тод манлаа гэж Танга буюу
За Агуан самдангийн Бат Сүхийн унган Баянгонгор аймгийн Бөмбөр сумын аймгийн алдарт байж Молмын мөнх эрдний урдан халтраалсан азраг аман үзүүн дээр гараад ирсэн байна. За ингээд энийх хоёр зингэл наадмын нэг өнгөний нэг уран азраг энэ өдрийн уралдаанд булчинтай арваачийн татаж тавьсан сум шиг одоо тасархаа уралдан ирснийг үзэгч олон таавхан харж байна. За Чандман сум одоо түүхийн жаргал уудас эргүүлснээс 100 жилийн өн баяр наадмаа одоо амжилт бүтээлтэй олон арван дэвшилттэй алдартан гавьяатантаад одоо хийсэн байна. Айргийн дөрөвдөр Баянгонгор аймгийн Бөмбөр сумын уяач Молмын мөнх эрдний халтраалсан азраг 2022-од Монгол улсын засгийн газрын тогтоолоор зохион байгуулагддаг улсын бүсэд одоо айрагдаж байсан ийм азрагад одоо айргийн дөрөвдөр гараад ирсэн бол айргийн тавтар Буянбаатарын бидэр тулн ороод иржээ. За нутгийнх нь уул ус ивэдэг бол хоёр азрагыг угснаад хийж мэдхээр байна. Халтраалсан наман үзүүнд урдсан 5 дээр бидэр тулн ороод ирсэн байна. 5 очирхөө бидэр тулыг мөн чойноос л оруулж ирсэн байна. 6 дээр Буянбаатарын зээрд нь ороод ирсэн байна. За хасараа дээрдэг хэрэгээ. За 4 дээр Буянбаатарын бидэр тул 5 дээр Буянбаатарын зээрд. Төшийн болгон хэр азраг 5 6 За Баянгонгор аймгийн халтар азраг хараахан одоо яриг жамдсангүй дээ. Амдсангүй. За сайн байна уу. Танд баяр хүргье. За Чандман сумын төвөг 100 жилийн сайхан хээр азрагаа урж уйж авчирч уралдуулж төрөө авлаа. За өөрийгөө сайхан танилцуулаад урдан хээр азрагынхаа удам өгчлийг танилцуулаад. Би Говьалтай аймгийн Шарга сумын яриад Намхад оржин Баярбаатар гэж. За хээр азрагны удам өгшил. Энэ Монгол улсын тод манлаас Бат эрдний унгаа одоо. За өнгөрсөн жил одоо бас Ховд аймгийн баяр наадмууд хурдан байсан тийм ээ. Энэ жил аймгийнхаа ардын усул төрүүлээд хуулингийн сургуулиа төрүүлж чадсан. Зөв. За би Завхан аймгийн Алдархан сумын залуу яч Монцгийн цаг өдрөх залуу байна. Миний хэрэг зургаан дээр Ховд аймгийн Чандман сумын Буянбат аймгийн алдартай Цэвэн ардан Буянбатхын нэрээр мордож амуу зүйдлээ. Энэ жилийн тухайд 2 дахь тавина. Сая энэ аймагтаа нэг их морин тавьж дөрвөж ирсэн. Сая нодлон цэцгийн 100 жил төрүүлсэн. Яраад сумын 100 жил амаа үзүүлсэн. Аймгийнх нь над нам үзүүлсэн. Дорнод аймгийн Баян төмс бай. Гонгорын цаг манд гахын унгаад байгаа юм. Хос хоёр алтай холбоо 3 нуураараа хүрээлүүлсэн их шилэнд хөөмийн үлгийн Эрдэнийн Чандман нутгийн маань түүхэд 100 жилийн тохиож байна. Энэхүү 100 жилийнхаа ойд хүрэлцэн ирсэн зочдгийчид өөрөөс сагж галаа манж байгаа нийт нутгийнхаа иргэд хөдөлмөрчид та бүхэндээ сум үүсэн байгуулагдсны түүхэд 100 жилийн гал халуун мэдлэгээр өргөн дэвшүүлэн мэдчилье. За дэлхийн өнцөг болон бүрт байгаа нийт монголчуудаа болон тэр дундаа Ховд аймгийн Чандман сумынхаа уугуул суугуул иргэд нутгийн зан олондоо Чандман сум үүсэн байгуулагдсны түүх 100 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж байна. Тэгэхээр нийт одоо чандманчуудаа морин хурдан сумн мэрэгэн хүчит бөхчүүд нь бяртаа байж Монгол сайхан наадандаа дэн шатаад сайхан наадаараа гэж хүсэж өрьё. Эрдэнийн Чандман нутаг өсгөгчсөний түүхэн Ярвалдарт 100 жилийн өдөр өссөн үндэсний өхийн барилдааны 5 даваа хэллээ. Бүхийн барилдааны 5 даваанд Хөвсгөл аймгийн Тусан зэнгэн сум хэрийд Монгол улсын арслан Цэдвийн сод намдарч Ховд аймгийн Чандман сум хэрийд улсын эчин цог хоёрыг амлаж Ховд аймгийн Чандман сум хэрийд Ховд дэвжээний бүх Монгол улсын зарим улс ажрагцаан Баатар хүүгийн бүрүү сайхан улсын эчин Сосор Барамыг Ховд аймгийн Чандман сум хэрийд Ховд дэвжээ дотоодын зэргийн 805 дугаар тусгай залбар Од группийн бүх улсын харьцаг Нямагийн Бацая улсын эчин Дармаажан зангамлаж Ховд аймгийн Мөсд сумын бүх аймгийн арслан Цэвэн бүрийн төвөр цоож Ховд аймгийн Манхан сум хэрийд аймгийн арслан Болдын даваа далаанаар бүхийн барилдааны 5 даваан тунсан барилдаж эхэллээ. За сэнжигний өсөн сонготой цацлаа. За ийм л уран орс шалмгаа сайхан барилдаантай бяртаа заанда
Ховд аймгийн Чандман сум яриа тав дүүхийн дэвжээ Хилчин бие нэмэр спортын ороо Хилийн зэргийн техник 108 дугаар анги New Progress Group-ийн бүх Монгол улсын сар улс ажрах зан Баатар хүүгийн бүрв сайхан улсын Эчин Батаржийн сосор бармаар тав давлаа. За Чандман нутгийн түүхэн Ерволдорт 100 жилийн он их хоёр наадамда их шүүх чалгаран үлдээд байна. Улсын сар улс ажрах зан бүрв сайхан. За өсвөр хөгчүүдийн барилдааны залуу Соронзон болд байна уу? Соронзон болд. За залуу Хүслэн Баян мөнх гэрэл тод. За бөхчүүд ирээрээ. За Хөвсгөл аймгийн Тосон зөнгөн сум яриад Хөвсгөлийн хүчтэн бүхийн дэвжээ Тагнуулын ерөнхий газрын эрчмийн нэмэр спортын роо Монос группийн бүх Монгол улсын хүчит арслан Цэдвийн содномдорж улсын эчин цог уяраар тав даваа дугаанд ойрлоо. За бас цог уяр начин содномдорж арслан хоёр бол одоо базууд Ховд аймгийн Чандман сумын хөргөн хүү байгаа. Манай улсын хүчит арслан содномдорж арслан. За бас хадмынхаа нутагтэрээд их шүүхтүүлдэ дугаанд ойроод уцаж байна. Манай наадамч болон хүчит арсланда халуун талархал илэрхийлж баяр хүргээрэй. За өсвөрхийн барилдааны зүүнний засуул дээр Ховд аймгийн Эрдэнэбэрэн сум яриад Ховд бүхийн дэвжээний өх залуу цог жавхлан залуу барууны засуул дээр залуу Соронзон болд. За залуу өгчүүд гараарай. За 14-өөс 15 насны Хүслэн гэрэл тод гараарай. За Ховд аймгийн Чандман сум яриад Ховд бүхийн дэвжээ дотоодын зэргийн 805 дугаар анги хүчмийн нэмэр спорт орооны өх Монгол улсын харьцагны магийн Батцая улсын эчин галуудрахын Дармаа жанцангаар тав даваа дугаанд ойрлоо. За Чандман нутгийн түүхэн ойдоо их шүүхтүүлдэ дугаанд ойрч явна. За Ховд аймгийн Буян сум яриад Монгол төрийн баяр наадам ардын өвсгөлийн 101 жилийн он баяр наадмын дөрөв. За шуудгны өрснөөс татаж бар ундалда мордоо дэмхийн гүцээгээд авлаа. Ховд аймгийн Мөсд сум яриад Ховд бүхийн дэвжээ Хилчин спортроо Номин хойлтон компани өх аймгийн залуу арслан цэвэн бүрийн нөмөр цоож аймгийн залуу арслан болдын даваа далайгаар тав давж Ховд аймгийн Чандман сум үүсгэн хүчний түүхэд 100 жилийн он их хоёр наадамд их шүүх чалгарлаа. За бас л Чандман нутгийн хөргөн хөө ийм сайхан залуутай аралтай барьтай залуу арслан нөмөр цоож тав даваа дугаанд ойрч байна. За залуу гэрэл тод гараараа. Баян мөнх. За 20 жилөө эрхэм хүндэт үзэгчтэй Ховд аймгийн Чандман сум үүсгэн байгуулагдсны түүх 100 жилийн он баяр наадмын хурдын шандас даагнуудын уралдааны хамгийн наадлаар сайхан бордаах өнгөлөд гараад ирж байгаа харагдаж байна. Түүний ардтал дээр Ховд аймгийн Чандман сумын аймгийн алдарт байж Баатар хүүгийн пүрэв жаргалын унган саран дэвсгэртэй Монгол хүчгийн П өсгөн тамхтай пүрэв жаргалын хан ардын урдан хонгордоо гараад ирж байгаа харагдаж байна. За түүний зөв талаар энэ өдрийн уралдаанд 53 дугаартай бүртгүүлэн орцсон Ховд аймгийн Чандман сумын аймгийн алдарт байж Батчуулууны ган догтхын урдан хуулдааг аймгийн алдарт байж ган догтхын Эрдэнэбаатарын унган урдан хуулдааг гарч ирээд энэ их баяр зангил наадмыг өнгөлөд биерэн дүүхэн сүүлэн биеэсэн салж хийсэд байгаа юм байна. Аман хүзүүн дээр 2019 оны Дүнжин гарагийн хурдуралдаанд айргийн 4 турдалсан Ховд аймгийн Чандман сумын нийслэлийн алдарт байж Яажлын Ганбаатарын хурдан бууралдааг гараад иржээ. Энэ бууралдааны эцэг бол 2019 оны Дүнжин гарагийн хурдад айргийн 4 турдалжээс одоо Монгол буурлал зэрэгнийхэн өвгдээцээс өвлөн ирсэн 10 цагаан буян Аддун сүргийнхэн унган тамхтай хурдан буурал зүштэй дааг аман хүзүүнд гараад иржээ. За ингээд айргийн 3 дээр Ховд аймгийн Чандман сумын жоох хоцорсгийгээд яваар Монгол улсын манлаа гэж Батчуулууны ерөөлтийн унган сайхан бордааг гараад ирсэн бол айргийн 4 дээр Ховд аймгийн Жаргалан сумын байж Нямхүүгийн инк болдын унган
За Нэмхүүгийн Алгагийн уйсан Алгагийн дэлгөөний хардааг 2025 онд Ховд аймгийн Мянгат сумынхаа хаврын бүс дайргийн 5 дурлаад Ардын өмслийн 104 жилийн Ховд аймгийнхаа үндэсний их баяр наадамд одоо 6 дурдсандаа айргийн дөрөв дээр гарч ирээд биерэн дөхөн сүүл нь биеэсээ салж хийсэд байгаа даа. За энэ даагууд одоо өндөр алтай ховдод тэнцсэн унган. За ингээд өнгөний дөрвөн дааг сал мөнгөтэй боллоо. Өнгөн дээрээ Ховд аймгийн Чанман сумын аймгийн алдарт байж ган тогтхын Эрдэнэбаатарын унган, аймгийн алдарт байж Батчулууны ган тогтхын урдан халдааг, аман үзүүн дээр Яйжлан Ганбаатар алдартын урдан бууралдааг. За Ганбаатар алдартын аав одоо Яйжлган аав Дачцуг дайдаа гэдэг хүн энэ дөргөний хөрөндөлд хурдан шанц түлгийнхаа одоо хурц шанцаар нэгэн цаг үед одоо нутагтаа гайхагдаж байсан ийм уяачин урдан бууралдааг, ийм удамтай уяачин урдан бууралдааг аман үзүүнд гараад ирсэн байна. За ган Батчулууны ган тогтох уяач бол Монгол улсын мандаа байж одоо Батчулууны ерөөлтийн ах ийм уяач байдаг. За ингээд хоёр удамт уяачин урдан унган хоёр дааг нь одоо өнгөнд гараад ирсэн бол айргийн 3 4 дээр Нэмхүүгийн инкултын унган Ховд аймгийн Жаргалан цумын байж Алгагийн дүлгөөний хардааг гараад ирсэн байна. Уйнааху хардаага нэлээд хадгалж явах ёстой. Түүний зөв талаар нийтлүүлэлт тиг нэг дугаартай юм уу да. Ховд аймгийн Чандрын цумын хараад Монгол улсын мандаа байж Батчулууны ерөөлтийн унган мордаага нийнх баяр цэнгэл наадмыг өнгөлөд хоёр чихээ хатгаж байна. За айргийн 5-ын дааган дээр бүгдээрээ зэрэгцээ. За айргийн 5-тай энэ уралдаан чүүгийг харахаар Говьтай аймгийн Нарийн сумын аймгийн алдарт байж Дөшийн булган намрын одоо унган уралдаанч хүү байна. 122 дугаартай 122 дугаартай энэ баяр цэнгэл наадамд бүртгүүлэн орцсон Говьтай аймгийн Мэгэр сумын аймгийн алдарт байж Давгдаржийн мянган баяр буюу одоо Залаа мянгагийн тэргүүн уул гэдэг дааг айргийн 5 дээр ороод ирсэн тон ширүүхөөлтөд урагшлаад байна. Булган аймгийн Утгөлөндөр сумын аймгийн алдарт байж Төр болдын унган адуу сумын ардын өмсгөлийн их баяр наадамд 2 төрөж 1 айрагдсан 11 настай Амгаланбаатар хүүгийн унаж урлуулж байгаа Залаа мянгагийн урдан хулдааг одоо дөрөв дээр гараад ирсэн. За айргийн 5 дээр энэ өдрийн урдаа 212 дугаартай бүртгүүлэн орсон сайхан ярдаа гараад ирсэн байна. Энэ бол Завхан аймгийн Нөрүүлжин сумын алдарт байж Буянбадрахын анирын, Завхан аймгийн Нөрүүлжин сумын аймгийн алдарт байж Дамсүрэнгийн Батуйгийн унган, Завхан аймгийн Увс аймгийн Завхан сумын 100 жилд айргийн 5 турталсан урдан хээр даагада айргийн 5 руу ороод ирж байгаа харагдаж байна. За буруу талаар энэ даагнуудыг нэвт туулуулж байгаа бол айргийн 3 дээр одоо Говьтай аймгийн уяач одоо Залаа мянга буюу мянган баярын урдан хулдааг, аман үзүүнээр Завхны дөрвөлжингийн анирын урдан хээр дааг, ингээд өнгөн дээрээ Монгол улсын мандаа байж Батчулууны ерөөлтийн унган урдан бордааг. За энэ төрийн төмнөх хурдан халтар морийг санагдуулсан давхилтай адуу байна да. За морилын урд гараад хоёр чихээ хатгах байгаа юм байна. За нэг явахын төс болсон, давхихын төс болсон, уралдахын төс болсон адуу байна. За ингээд арын даагнуудлага бүгдээр нэг сууй өнгөн дээрээ Манлаа байж Батчулууны ерөөлтийн бордааг, аман үзүүнээр Завхны дөрвөлжингийн анирын хээр дааг, айргийн 3 дээр Дондоо Өрнчингийн хулдааг, айргийн 4 дээр Залаа мянгагийн урдан хулдааг гэсэн даагнууд гараад ирсэн байна. За хамт яваарай. Айргийн 5 дээр ган ногтхын Амар санаагийн урдан бордааг гараад ирсэн бол одоо энэ 6 дээр энэ Ямагт дэлгэрийн төгс бүлгийн урдан бордааг. За 7 дээр чин шинэ daa гараад ирсэн байна. Энэ 7 дээр чин 292 дугаартай марцсан сайхан хээр дааг энэ уралдаан чөөгт нь явуулж болох бүх аргыг л хэрглэж байна. За машинд одоо орилж байгаа, чарлж байгаа, гинголж байгаа машинд сонсогдож байна. Чанман сумын байж Тэрвшин гал одрохын урдан хүрэн гараад ирсэн байна. За 6 дээр жоохон айлын төрүүлгийг үзэгч олон та бүхэндээ хамтаарцгаая. За Дондоо Өрнчингийн хулдаг хүүхдэн төөлүүлсэн шүү. За энэ Тууран жимээгтэй урдан хулдааг төөлсөн. За тэгтээ Завхан аймгийн Нөрүүлжин сумын байж Буянбадрахын урдан хээр да хараатаамаа. За 6 дээр зогдосчихгүй дээ. За ингээд 6 дээр. За Завхан аймгийн Нөрүүлжин сумын байж Буянбадрахын анирын урдан хээр дааг түрүү магнат урдлаа. За аман үзүүн дээр Говьтай аймгийн Нарийн сумын уяач Дондоо Өрнчингийн Сэдэнпэлийн Дондоо Өрнчингийн хулдааг, айргийн 3 дээр улсын манлаа уяач Батчулууны ерөөлтийн урдан унган бор хаалцсан дааг нь үнэнгүй урдан гэдгээ нотлоо. Айргийн 3 дурдсан бор, айргийн 4 Ховд аймгийн Чандран сумын аймгийн алдарт уяач Ган тогтхын Амар санаагийн урдан бордааг, айргийн 5 Говьтай аймгийн уяач Ямагт дэлгэрийн төгс бүлгийн урдан бордааг, Төв аймгийн Төрөө даагад Чандамны 100-д айрагдаж байна да. За тэгээд утгаар энэ наадам ямар хуу одоо чансаатай наадам болохыг үзэгч олон та бүхэн харж байгаа. 6-д одоо Говьтай аймгийн харьяа Залаа мянгагийн хурдан хулдааг, тэргүй хонгор гэдэг дааг одоо 6-д одоо дурдлаа. 6 дурдлаа. 7-д одоо
Говьалтай аймгийн халиун 9 модог сумын аймгийн алдартай Жигжид зүрэнгийн Отгонбаатарын хүрэн алзандаа Ховд аймгийн Чандан сумын баш Тэрвшин Галбаатарын хурдан Хердаг 2 холбоотойгоо юм түүний арал дээр 236 дугаартай энэ өдрийн уралдаанд бүртгүүлэн орцсон Говьалтай аймгийн Хөхмөр сумын баш Идрийн Түмэн нэмэрлийн хурдан Хердаг орлоо 122 дугаартай энэ их баяр цангал наадамд бүртгүүлэн орцсон Говьалтай аймгийн Мэгэр сумын аймгийн алдартай давгд орчим мянган баяр буюу одоо залаа мянгагийн тэргүүн уул гэдэг дааг айргийн 5 дээр ороод ирсэн тон шир өхөөлтөд урагшлаад байна. Бид бүгдийн өссөн төрсөн нутаг, эцэг өвгдөө минь нутаг, Эрдэнийн Чандман сумын минь 100 жилийн сайхан болж байна. Чандман сумынхаа 100 жилийн ойд оролцож байгаа нийт чандманчуудаа оролцож амжаагүй одоо хол ойроос үзэн суугаас нийт одоо нутгийн зон олондоо төрлөх сумынхаа 100 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Засагтан аймгийн Эрдэнэ байсын хошуу одоогийн Чандман сум 1925 онд байгуулагдаж байсан түүхтэй энэ сайхан сумынхаа хөгжил дэвшилд 100 жилийн ойгоор тосон замтаа болгож хөгжил төрх сайхан замтаа болгож бэлэг барьж байгаадаа сэтгэл хангалуун байна. Энэ сайхан сумыг бас миний аав удирдах Монгол улсын 300 гаруй сумаас төрүүлж зээл 130 машинаар шагнуулж байсан. 2008 онд бид бүхэн бас элч гэрэл түгэх эрчим хүчтэй болгож байсан. Ингээд бодох юм бол нутгийн маань сайхан болж байна. Өнөөдөр манай энэ сайхан одоо сумын хамт олон ах トゥ найз нөхд байна ингээд олуулаа сайхан цугласан байна. Өнөөдөр энэ сайхан өргөө гэрт миний ээж, миний одоо нагц нар маань арцгаа жамбаа өгтөн одоо нагц нар маань цугласан байгаа. Тэгээд нийт одоо азар авахтай гиндэнгийн үр садын өмнөөс та бүхэндээ нийт нутгийн олондоо бас баярын мэндийг давхар уламжилж хүргье. Та бүхэн минь 100 жилийн яваараа сайхан наадаараа 100 жилийн баярыг 100 жил ганцхан удаа дохиодог ийм сайхан наадмаар дэн чотоотл сайхан наадаараа гэж та бүхэндээ өрөөё. Хос хоёр алдаа холбоо гурван нураараа өгөлдөг Эрдэнийн Чандман нутгийнхандаа 100 жилийн баярын мэндийг өргөе. Тэгээд энэ сайхан нутагтаас төрж өссөндөө миний бас бахархаж явд юм аа. Тэгээд нийт өнцөг болон бурцууга чандманчуудаа төөхдөө 100 жилийн мэндийг өргөе. Тэгээд та бүхэн маань бас сайхан наацгаараа. За ингээд хорж илөө эрхэм мөндөд үзэгчтэй Ховд аймгийн Чандман сумын түүх 100 жилийн өн баяр наадмын хурдан хязгаарлан насны гарааны цусгаас нэгэн зэрэг ирэхэд Хөвсгөл аймгийн Шинэтэр сумын харьяат Монгол улсын алдартай Цэрэнбатын Чимэд бовгийн унган Ховд аймгийн Дөргөн сумын уяж Сүх очрын урдан Хөрөн мөрөн хамгийн зөв талд нь тэг 53 дугаартай энэ өдрийн уралдаанд одоо морцсон энэ өдрийн уралдааныг өнгөлөөд гараад ирсэн Баасанхүүгийн Сүх хүчрийн хөрөнгөөр гараад ирсэн бод энэ их баяр цангал наадмын өнгөн дээр энэ өдөр 120 дугаартай бүртгүүлэн морцсон Ховд аймгийн Дөргөн сумын аймгийн хинхэн алдартай байж Авир мэдийн Батцоожийн хурдан хөрөнгөөрөө их баяр цангал наадмыг өнгөлөөд гараад ирсэн байна. Түүний зөв талаар энэ өдөр 131 дугаартай бүртгүүлэн морцсон Ховд аймгийн Манган сумын уяж Дорж сүрэнгийн Бат Эрдэнэ урдан хөрөнгөөрөө гараад ирсэн байна. За Дөргөн сумын уяж Авир мэдийн Батцоожийн урдан хөрөнгөөрөө хамгийн буруу талтай бол хамгийн зөв талаар энэ аман татаата агсраад байгаа сайхан хөрөнгөөрөө зөвдлийнхаа ташаан автгаа дээр одоо давхар ангин намхтай хөрөнгөөрөө Ховд аймгийн Манган сумын залуу уяж Дорж сүрэнгийн Бат Эрдэнэ хөрөнгөөрөө байна. Удам мөнгөчтийн өмнөд Уултай аймгийн Эсэн булаг сумын аймгийн алдартай Отгон баярын унган 2025 оны Манган сумын баяр наадамд одоо аман үзүүнд урдсан урдан хөрөнгөөрөөг Бат Эрдэнэ сугар эрдэнэ хүү унаж урлуулж байна. Аав нь удамд хурдан үлгэн уйд цойгоод өөрийн хүүгээрээ унуулж урлуулах нь Монгол наадмын амин шүн шиг Монгол уяачийн бахархал байдаг. За өнгөний мордын байр солигдож байна. Өнгөн дээрээ энэ өдрийн уралдаанд тэг 57 дугаартай бүртгүүлэн морцсон сайхан морин хээрүүрээ гарч ирээд хоёр жихээ солбиж ятгаад байгаа нь Ховд аймгийн Чандман сумын харьяат аймгийн алдартай Баатар хүүгийн Пөрв жаргалын унган Пөрв жаргалын хан гардын хурдан хээрүүрийг аюур гэж 9 настай хүү унсан энэ их баяр цангал наадмыг өнгөлөөд хоёр жихээ атгаад одоо согоо адил дүүж байна. Энэ хүү хурдан хээрүүрээний уяа сойлгыг Хинтэн аймгийн Баян утаг сумын харьяат аймгийн алдартай шалтрын алтан уяг тохируулсан. За аман хүзүүн дээр Аранхай аймгийн харьяат аймгийн алдартай одоо Цагаан бандын Буянбаатарын унган жоохоо хоошо суугаад өгөөрэй. Цагаан бандын Буянбаатарын унган зөвлөлийн гоён дээр одоо буян тамхтаа сайхан алтар үрээ азарган алтар үрээ гараад ирсэн байна. 81 дугаартай энэ алтар үрээ бол Ховд аймгийн Чандман сумын
аймгийн алдар туяач Баатар хүүгийн пүрэв жаргалын алтар өрөө гараад ирсэн байна. За айргийн 3 дээр Ховд аймгийн Манган сумын байж Дорд сүрэнгийн Батэрдний урдан хүрэн үрээ яваа. За айргийн 4 дээр энэ өдрийн урдаанд 203 дугаартаа бүртгүүлэн орсон сайхан хээр үрээ гараад ирсэн. Увс аймгийн Өлгийн сумын аймгийн алдар туяач Өрнөн хүлэг галын ахлагч Баасан живийн Банзрагчийн Дорнод аймгийн Булган сумын байж Инк таймны Бадман Имбогийн унган хурдан хээр үрээ гараад ирсэн бай. За ингээд өнгөний 4 үрээ тасарсан. За Зундын жимцэн Уганбаатарын урдан алтар үрээг хүүхэд нь хадгалж чадвал уралдаж сурсан нинж дээрээ айрыг тодголдоод ороод ирэхийг нь байг гэхийн газаргүй хурдан явна. За ингээд энэ хэдэн үрээнүүдийн хамгийн артал дээр Хинтээ аймгийн Дадал сумын харьяат Монгол улсын тодмандаа байж Батхөрлийн Батүлзэн унган Ховд аймгийн Бонд сумын байж Төрвийн сод баярын хурдан хул алзан үрээ гараад ирсэн байна. Түүний уртал дээр Говьалтай аймгийн Хөхмөрт сумын цаа жоохон ногт Говьалтай аймгийн Хөхмөрт сумын байж Төдөв анчгийн Батнасангийн урдан бор үрээ энэ их хэлсний унган адуу. За эднийхэн ирнэ бараг 3 үерэ Чандман сумын баяр наадам дээр айрыг цагаатаа наадаж байгаа ийм сайхан уяачд байх шүү. За түүний уртал дээр энэ өдрийн урдаанд бүртгүүлгүй мордсон сайхан цавдэр үрэл гарч ирсэн оюутчиг хатгаад байгаа. Түүнээс хадал Ховд аймгийн Манган сумын байж Дорд сүрэнгийн Батэрдний урдан хүрэн үрээ гараад ирсэн байна. За ингээд өнгөний үрээнүүдээр тун хурдан байгааг үзэж олон та бүхэн харж байна. За тасарсан нэг 10-аад үрээний ардтал дээр Завхан аймгийн Дөрвжин сумын алдарт байж Юнрэнгийн Мэмсүрэнгийн хурдан саарл үрээ гараад ирсэн байна. За Завхан аймгийн Дөрвжин сумын онц өгөөд одоо Ховд аймгийн Чандман сумтай хил залгаа байдаг. Хаяа багтгаараа бууж, хазаар багтгаараа идэж, за хил залгаа нутгийн зан олон одоо нэгнийхээ наадам зорж очдөг. За Юнрэнгийн Мэмсүрэнгийн хурдан саарл үрээ бол Чандман суманд уралдаж сурсан үрээ байна. За Цэнхэр хатган шилвчтэй энэ хазаарыг л ирнэ хазаарынхаа сагалдгыг ирэн задарч урдалж байгаа энэ биедээ байхгүй урдтай Монгол үрээ бол Юнрэнгийн Мэмсүрэнгийн саарл үрээ юм санжээ. За ингээд нэг өнгөний 2 үрээ тасарсны артлын бон үрээний хамгийн арталтай ба хүрэн үрээ бол Хөвсгөл аймгийн Шинэдэр сумын харьяат Монгол улсын алдар туяач Цэранбаатарын Чимэд Бовогийн унган Ховд аймгийн Чандман сумын аймгийн алдар туяач Монгол улсын хошоо шилдэг уяач Ган ногтхон Эрдэнэбаатарын уйсан Ховд аймгийн Дөргөн сумын уяач Баасан хүүгийн сүх очрын хүрэн үрээ гараад ирсэн байна. За түүний буруутаад энэ чихэн улмалцаа цухалцаад байгаа сайхан хонгор үрээ бол Ховд аймгийн Цэцэг сумын аймгийн алдарт байж Даваас нүгийн ган Эрдэнэ гэж унган намагтаа 3 адуун аймгийнхаа баяр наадамд энэ жил айрыг дурдалсан тэр унган урдан адуутай хүний унган Ховд аймгийн Цэцэг сумын алдарт байж аймгийн авраг малчин Бямбагийн ган болтын аймгийнхаа баяр наадам шүтлэн хязаалан айрагдсан Цэцэг сумын 100 жилдээ айрагдсан хурдан хонгор үрээ гараад ирсэн байна. За хонгор үрээний уртал сайхан шарга үрээ гараад ирсэн Говьалтай аймгийн Бигэр сумын харьяат Монгол улсын тодмандаа байж Тавгийн Бат мөнхийн унган Говьалтай аймгийн Нарив сумын аймгийн алдарт байж Дэшин Булган тамирын уйсан Увс аймгийн Зүүн хангай сумын байж Далайн инк болтын хурдан шарга үрээ гараад иржээ. За ингээд өнгөн дээрээ Ховд аймгийн Цэцэг сумын байж Гэрэл хүүгийн аймгийн алдарт байж Гэрэл хүүгийн уйсан Гэрэл хүүгийн мөнх баярын хайраалзан үрээ хэвээрээ аман үзүүн дээр одоо Увсын аймгийн 100 жилийн ам баяр наадамд айргийн 3 турталчаад ирсэн Дэшин Булган тамир алдарт гэж баруун алтаад нэг даамайхан сайн уяач би тэр уяачийн уйсан Увс аймгийн Зүүн говь сумын байж Далайн инк болтын хурдан шарга үрээ. За айргийн 3 дээр одоо Ховдыг даасан сайн уяач Хошуу даасан сайн уяач Ган ногтхон Эрдэнэбаатарын уйсан Дөргөн сумын уяач Баасан хүүгийн сүх очрын урдан хөрөн үрээ айргийн 4 дээр Увс аймгийн Өлгийн сумын Өрнөн хүлэг галын аймгийн алдарт байж Баасан живийн Банзрагчийн урдан хөрөн үрээ айргийн 5 дээр Баатар хүүгийн пүрэв жаргалын урдан хээр үрээг нэвтгэн дуулууллаа. Пүрэв жаргалын хан гардын урдан хээр үрээг нэвтгэн дуулуулаад аман үзүүн дээр аваад ирлээ. Уралдаанч хүүхдэд үнэн урав хаантай байна. Ямар ч одоо жавтас төгжмийг тоглоход одоо номон татлах хэрэгтэй шиг ямар ч хурдан морийг одоо уйж хурдлуулахад уралдаан ч өгд үнэнгүй хэрэгтэй гэдгийг Баатар хүүгийн пүрэв жаргалын байсан пүрэв жаргалын хангардын хэрүүрээ харуулж байна. За ингээд пүрэв жаргалын хангардын хэрүүрээ энэ их баяр цэнгэл наадмын хурдан хязаалан насны мордыг одоо өнгөлсөөр үзэх жолонтаа өгдөө мэлми тодрон орж ирж байна. За аман үзүүн дээр өнгөн дээр бүр урд төрүүлж очоод огсч аман үзүүн дээр Ховд аймгийн Цэцэг сумын байж Гэрэл хүүгийн мөнх баярын урдан алтар алзан үрээ. За Дэшин Булган тамирын уйсан Увс аймгийн Зүүн говь сумын байж Далайн инк болтын урдан шарга үрээ улсын бус дайрагчаад аман үзүүн дээр за 6 дээр алин төрүүлхийг л одоо бүгдээр хамтдаа харцгаая. За ингээд Дэшин Булган тамирын уйсан Далайн инк болтын урдан шарга үрээ ингээд түрүү магнат хурдлан орж ирж байна. За аман үзүүн дээр Ховд аймгийн Чандман сумын шууд яваар аймгийн алдарт байж Баатар хүүгийн пүрэв жаргалын урдан хээр үрээ айргийн 3 дээр Ховд аймгийн Цэцэг сумын байж Гэрэл хүүгийн мөнх баярын урдан халтар алзан үрээ гэсэн өнгөний 3 үрээ энэ өдрийн урдаанд үнэнгүй урдан байгааг үзэгч олон та бүхэн харж байна. За айргийн 4 дээр Увс аймгийн Өлгийн сумын аймгийн алдарт байж Өрнөн хүлэг галын ахлагч Баасан живийн Банзрагчийн хээр үрээ айргийн 4 турдлан орж ирлээ. За түүний ард дээр Ховд аймгийн Цэцэг сумын аймгийн алдарт байж Даваас сүрэнгийн ган Эрдэнэ унган Ховд аймгийн Цэцэг сумын алдарт уяач Бямбагийн ган болтын хурдан
хонгор үрээ. За Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Юнэрэнгийн Мямсургийн саар дүрэ Монгол адууны шанцыг гайхуулж 7-8-аар урдлаа 256 дугаартай Ховд аймгийн Чандман сумын аймгийн алдарт байж Ган ногтхын Амар санаагийн ардан хар үрээ нэг 10-аар хурдлан орж ирлээ. За өнгөрийн нэг хэдэн үрээ энэ өдрийн уралдаанд нэг булчинтаа арваачийн татаж тавьсан сумч үнэнгүй урдан байсныг үзэж олон таавах харсан байх. За түрүү магнад урдсан заад ингэдтэй уулзоо тий баяр хүргэе. За баярлалаа. За та өөрийгөө танилцуулъя. Дарив сумын Ховд аймгийн Дарив сумын аймгийн алдартай Дөшийн булган дамир гэж хүмүүс. Миний шаргуураа бол Ховд аймгийн Бэгэр сумын Монгол улсын тоотмолоо Лавгийн Батмаг гэж ахын унгаадуу энэ Увс аймгийн Зүүн говь сумын хараад Увснуур бүхэн дасгалжуулагч далаа инк болдог гişшээ үрээ. Тэгээд одоо манай багшийн үрээг би сүүлийн 3 жил ууж хурдлуулж байна. Шаргуураа одоо өнөө жил сумынхаа Дарив сумын наадам дайрагдаад давхар уягаар сая Увс аймгийн 100 жилийн яваад дайрагч чад энэ дээрээ төрүүллээ. Шаргуурагийн маань 14 настай Дөгөр сүрэнгийн алтан гэрэл гэж хүн журдлууллаа. За би Сүхбаатар аймгийн Уулын сумын уугуул Хинтээ аймгийн Норон сумын харьяат Халтрын Алтууй гэж хүн байна. Тэгээд хээрүүрээ маань битүүрээ Түмний хартай эцэг нэгтэй. Түмний харыг төрсөн хичээс нь гарсан тийм үрээ. Өнөөж анхны уралдаа. Тэгээд Ховд аймгийн Чандман сумын Баатар хүүгийн бүрэг жаргал найзын маань хүү гардийн хээр үрээ байна. Тэгээд нутгийнх нь аваад 1800 км-ийн цаас орж иж хамаа үзүүлсэндээ маш их баяртай байна. Тэгээд найздаа ч гэсэн амжилт хүсье да. Ховд аймгийн Цэцэг сумын аймгийн алдарт байж гэрэлшгүй гэж хүн байна. Манай залуу мөнх хоёрын ойсон үрээ. За удам өгч унгын Оо тийм манай Гөлөх Батмөнхийн унгаа дуу цэцгийн баруун хоолоод тэнцсэн унга да. Ааха. Одоо өнөг амжилтаас нь бас тас ирүүлж өгөө. За сумынхаа баяр наадамд 3-аар ирээд аймгийн баяр наадамд 8 лэл. Тэгэл 3 дахь уяагаар л энд ирж байна. Та намайг бас үгийн сүхөч хэрэгдэг. Залуу яж байна. За та хөрөн үрээнээ бас урд өнөг амжилтуудаас урдам өгчлаас нь. За хөрөн үрээ Хүсгэл аймгийн Шинэдэр сумын яриад Цэрэнбатын Чимдоогийн унгаа дуугаа. Шүтлэн үрээ авч ирсэн. Өнгөрсөн жил ардын өвсглийн 103 жилийн аймагта хайргийн 5 давхиад 1000 сумын 100 жилийн ойгоор амуу үзүүдэд Манхан сумын зэрэг гол багийн 100 жилийн ойд дөрүүлсэн. Ийм амжилттай өрөө байгаа. Энэ жил аймгийнхаа ардын өвсглээр долоод ирсэн. Уралдаанч хүү Болдбаатарын Сүхбаат гэж дүүмэн байгаа. За миний намайг болохоор Увс аймгийн сумын яриат аймгийн алдарт байж Баасан жавын банзрагч гэдэг. Миний хэр үрээний удам гэвэл Дорнотын булган сум. Чердматер гэж гэнэ онгоо. Тэгээ битүүр байгаа маа тэгт. Хэр үрээний өнгөнд уралж байгаа сайх тавлаа. Маш их баяртай. Уралдаанч хүүгээ танилцуулбал. Манай уралдаанч хүү манай Өлгий сумын Цэдэнжимдийн Мөнхбат гэж хөхт байгаа. Тэгт 9 настай хөхт байгаа. Тэгээ сайн бацгаана энэ өдрийн амар амгалаг нутгийн 100 олондоо хүргье. Одоо ингээд өнөөдөр сурын харваагаар наадам маань эхэлж байна. Энэ наадамд маань хамгийн олон Сүхбаатар аймгаас ирсэн байгаа. Тэгээд улсын цалтай 8 харваач харуулж байна. Үүн дундаа үндсэн сурын улсын мэргийн Алтан сүх Баатгэрэл Сүрэнжүү эмэгтэй од сайх гэсэн мэрэгчүүл байгаа. Улсын гоц харваач Чулуунбаат инх төвшин Эрдэнэхүү Монгол улсын тоод харваач Алтан шагаа гэсэн улсын цалтай мэрэгчүүл харваачтаар магнаалуулан нутгийн түүхт 100 жилийн харваа маань үргэлжлэж байна. Нийт 140 гаруй харваач ирсэн байгаа. Хүүхдүүд 60 гаруй хүүхдүүд харваач цэцэн мэргэнэ сорж байна. За ингээд нийт нутгийн төрлөх нутгийн уугуул, суугуул, нийт ард түмэндээ хос хоёр алтай холбоо гурвануураар чимэглэгдсэн хөөмийн төрлөخت Чандман нутгийнхаа түүх 100 жилийн баярын мэндийг хүргэж байна. Бүгдээрээ сайхан надараа гэж. Ховд аймгийн Чандман сумынхаа одоо 100 жилийн үед ирж харагдж байна. Тэгээд сайхан байна. Харваа наадам маань одоо цэгцрэлтийг сайхан явж байна. Тэгээд нийт Ховд нутгийнхаа одоо Чандман сумынхаа ард иргэдэд 100 жилийн баярын мэнд хүргэж одоо сайхан надараа гэж хэлье.
Чандан сумынхаа нийт ард түмэнд 100 жилийнхээ тэмдэглэж байгаад маш баярын мэнд хүргье. За өнөөдөр Баярлаг аймгаас ирээд оролцож байна. Өнөөдөр сайхан олон харваачдад 200 гаруй харваач гэж оролцож байгаа. Энэ нутаг маань сайхан нутаг байна. За өнөөдрийн онцлог хөл нэг халуун биш. Хуурай уур амьсгалтай. Жохон урдаасаа жохон салхитай юм сайхан наадам болж байна. Өнөөдөр харваач маань ундаг сайхан харваа явж байна. Тэгээ нийт ард түмэндээ сайхан надараа гэж хэлье. Хас хоёр алтай холбоо 3 нуураараа хүрээлэгдсэн Эрдэнэ Чандман нутгийн маань 100 жилийн сайхан дэлгэр сайхан болж байна. За энэ үндэсний шагаан харваа тэмцээний зохион байгуулах комиссийн ахлагч Гамбатын Хадбаатар гэж хүн байна. За манай шагаан харвааны тэмцээнд маань 10 багийн 80 гаруй харваач өрсөлдөж байна. Үүнээс одоо Баян-Онгор аймаг, Улаанбаатар хот, Завхан аймаг, Говьалтай аймаг, Ховд аймгийн гэсэн харваачд өрсөлдөж байна. Энд болохоор улсын гарамгаа мэргэн 1, улсын мэргэн 2, аймгийн гоц мэргэн 30 гаруй харваацтай бусад нь залуу харваач оролцож байна. За ингээд Чандман нутгийнхаа зон олонд 100 жилийн баярын мэндийг өргөн төвшүүлье. Та бүхэн маань дэлгэр сайхан надараа. За төрлөх сумын маань 100 жилийн сайхан болж байна. Ингээд одоо шагаан харвааны маань тэмцээн эхэлсэн байг. Тэгээд одоо газраас ирсэн Завхан, Баян-Онгор, Говьалтай гээд Ховдын багууд мөн энэ Чандманаас одоо гарсан 2 баг ингээд оролцож байна. Шагаан харвааны тэмцээн өрсөлдөөнтэй маш сайхан болж байна. Ингээд та бүхэн минь ингээд дэлгэр жаргалтай сайхан наацгаагаарай. За сайн байцгаана уу. Би Ховд аймгийн Чандман сумын Сүлжээ багийн малчин Бүрүүдэржийн Бүрэнбат гэж хүн байна. Шагаан харваагаар 7 жилдээ хичээлээ хийж байгаа юм байна. За тэгээд төрлөг нутгийнхаа 100 жилийн ог тэмдэглэж байгаа уугуул суугуул бүх хэрэгтээ 100 жилийн баярын мэндийг дэвшүүлье. Тэгээ хотлолнороо сайхан надараа. Асамэно. Би Баян-Онгор аймгийн аз ирсэн Монгол Улсын гарамгаа мэргэн Баярагийн Бочрол гэж хүн байна. Ховд аймгийн Чандман сумынхаа 100 жилд ирж оролцож байна. Чандман сумынхаа 100 жилд өргөн дэлгэр харваач ирсэн байна. Сайхан наадам болж байгаа. Тэгээ нийт Чандман сумынхаа ард иргэдэд 100 жилийн баярын мэнд хүргье. Сайхан наацгаагаарай.
За инхүү холбоо гурван нуур хос хоёр алтайгаар өгүүлсэн Эрдэнийн Чандам нутгийн түүхэд 100 жилийн өдрөөсөн үндэсний бүхий барилдааны 6-гийн даваа эхэлж байна. За өнөөдрийн бүхий барилдааны 6-гийн даваанд улсын арслан сод намдарч Ховд аймгийн Чандам сум эриэд дотоодын зэргийн 805 дугаар ангийн бүх улсын арцаг Батцаяг амлаж Монгол улсын хүчит зан Пүрэв сайхан аймгийн арслан Төмөр цоож хоёр тонон барилдахаар болсон. За бас Чандам нутгийн зоог энэ сайхан 100 жилийн ойг зорин ирж барилдаж үнэн хүчийг үзэж үнэнхөө сайхан барилдаж наадамчин олноо зэнгүүлж байгаа Чандам нутгийн хөргөн хөө Өвсгөл аймгийн Тосон зэнгэл сум эриэд Монгол улсын хүчит арслан Цэдвийн содномдор жарсландаа бас нийт наадамчин олон нийт чандамчуудынхаа нэрийн өмнөөс баярлсан далаа сахнаа илэрхийлж эрүүлэн саруул сайхан бүхнийг хөсөн өрөөж таныг Монгол өхийн босоо цагаан хиймэр өнө мөнхөд ивэж явахын өлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. За нийт уяачид маань хурдан айрагдад төрүүлсэн азарган насны морьдоо наадмын талбайд оруулаад ирээрээ. Азарган насны морьдоо оруулаад ирээрээ. Морь цололгоо морины шагнал гардуулах эслийн ажиллагаа эхлэх гэж байгаа учраас манай уяачид хурдан азарган насны морьдоо наадмын талбайд оруулж ирээрээ. За содномдор жарслан байна одоо Батцаяа харцгаан хүндэтгээд онжов начин хамтдаа начин болж байсан наадамчин олныг хүндлээд нутгийн хүүд элэг үсээ тайлаад өгчөж байна. За ардын өвсгөлийн түүхэд 104 жил Ховд аймгийн Чандам сум үүсгэсний 100 жилийн омбер наадмын үзүүр төрөнд Ховд аймгийн Чандам сумын эриэд Ховд үхийн дэвжээ дотоодын зэргийн 805 дугаар ангийн бүх Монгол улсын арцаг намаагийн Батцаяа үзүүр төрөө улаалцахаар шалгарч үлдээ тогоонд ойрлоо. За энэ сайхан 100 жилийн ойг тэмдэглэн явуулж байгаа Чандам нутгийн олныг хүндэтгэн ирж барилдсан Чандам нутгийн хөргөн хөө Монгол улсын арслан содномдорждоо нийт чандамчуудынхаа нэрийн өмнөөс эрүүлэн саруул сайхан бүхнийг хүсэн өрөөж таны амьдралд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За шуудагны барьцнаас бол бүрүү сайхан зааны үед бол үнэхээр бас онцгой сайн барилддаг хөхтөө. За шуудгийн дараа талуулсандаа төрөө дайраад явлаа. За ийм л сайхан барилдааныг үзүүлдэг заанда Ховд аймгийн Чандам сум эриэд Хилчин спортороо New Progress Group-ийн бүх Монгол төрийн баяр наадам 7 удаа шөвгөрсөн Монгол улсын заруу сайжрах зан Баатар хүүгийн бүрүү сайхан аймгийн арслан Төмөр цоожоор 6 давж төрлөх Чандам нутгийнхаа 100 жилийн их оюун баяр наадамд үзүүр төрөө улаалтахаар шалгарч үлдлээ. 1 2 За 17 настай Говьалтай аймгийн Хөхмөрт сумын аймгийн алдартай хүүхэн Бат зүхийн урдан бор мөрнөөс авгуулад эдэрхэн 6-7 настай дураараа хэргээд одоо олон урдан бор бүртгүүлэн орцсон хоржийлоо хөтлөөрэй. Эрхэм мөндөд наадамчтай Ховд аймгийн Чандам сумын түүх 100 жилийн он баяр наадмын хурдан их насны мордын уралдааныг Ховд аймгийн Чандам сумын аймгийн алдарт уяач Мямчлын Батулган хөрөнмөр за Ховд аймгийн Чандам сумын алдарт уяач аймгийн алдарт уяач Сундын Мөнхтөргийн халтар мор за араас энэ тэг 44 дугаартай туулаад байгаа хөрөнмөр бол Ховд аймгийн Чандам сумын аймгийн алдарт уяач Дамдын сүрэнгийн Нямдавагийн хурдан хөрөнмөр гэсэн морд хушуулцгээд гараад ирсэн бол хамгийн зөв талаар нь жижиг хүүхдэд тавьдмор гараад ирсэн нь Ховд аймгийн Мянгат сумын сумын алдарт уяач Баттамрын зандан очрын Хинтээ аймгийн Баян утаг сумын өөрийнх нь унган урдан цавдирмор гараад ирсэн. Цавдирморны зөв талаар сайхан бормор гараад ирсэн нь Ховд аймгийн Зэрэг сумын алдарт уяач Дашнымын Баасан доржийн урдан мормор гараад ирсэн байна. Баасан доржийн борморны зөв талаар нь энэ өдрийн уралдаанд 37 дугаартаа морцсон энэ
мөнгөн өлтөө халтармаар энийх баяр цэнгэл наадмыг хөнгөлөд гараад ирж байна. Гэт 31 дугаартаа марцсан халтармаар одоо энэ бүртгэл дээр хараахан байхгүй мөрөө 31 бол байхгүй байна. Түүний ард дээр Ховд аймгийн Чандман сумын аймгийн алдарт байж Баатархүүгийн Пөрөв жаргалын урдан хөрмөр гараад ирсэн. Түүний ард дээр энэ өдрийн их баяр цэнгэл наадам 124 дугаартаа бүртгүүлэн орцсон. Ховд аймгийн Мөст сумын аймгийн алдартай Залдаагийн инкодын урдан мормор энэ яг дэлгэцнээ хойтлынх нь мормор шүү. Дэлгэцнээ гараад ирж байгаа юм байна. За түүний ард дээр сайхан халиу мор гараад ирсэн Ховд аймгийн одоо Дөргөн сумын аймгийн алдарт байж Нэмээ мөнгөтрийн урдан халиу мор гараад ирсэн байна. За халиу морны одоо цаатал цайхан хөрмөр гараад ирсэн Говьсөмбөр аймгийн Шивээ сумын харьяат Монгол улсын алдарт байж Гом сүрэнгийн Адиа сүрэнгийн унган одоо Ховд аймгийн Чандман сумын аймгийн алдарт байж Дагвын Нэргүүн урдан хөрмөр гараад ирсэн байна. За энэ арын мордлогоо бүгдээрээ сууцгаая. За ингээд их насны мордын уралдааны өнгөн дээр Дамдын сүрэнгийн Нямдаваагийн урдан хөрмөр гараад ирсэн бод арын нэг за жоох явсгээ цугаар арын нэг бөө мордын одоо хамгийн ард дээр 117 дугаартаа 117 дугаартаа энэ их баяр цэнгэл наадад мөрдгүүлэн морцсон Хоголтой аймгийн Халиун сумын байж Даваачвын Эрдэнэ очрын урдан халтар мор гараад ирсэн байна. За халтар морны ард дээр нэг бөө мор явж байна. Сайхан бууралмор гараад ирсэн Ховд аймгийн Эрдэнэ өрөн сумын аймгийн алдарт байж Батмөнхийн урдан бууралмор гараад ирсэн. Түүний зөвдлөөр 263 дугаартаа Завхан аймгийн Дөрвжин сумын байж Цоотлын буян ишгийн уйсан одоо сайхан шар хэрмэр энэ их баяр цэнгэл наадамд 263 дугаартаа морцсон өнгөний бөөмөрлийн ардаас нэг ширүүхэн өлтөөл одоо ороод ирж байгаа харагдаж байна. За Цоотлын буян ишгийн урдан хэрмэр гараад ирсэн байна. За жоохон баруун гартал руугаа гарч суухгүй бол арын морд одоо машины араас хүрээд ирж байгаа юм байна. За өшөө баруун гартал руу гарчаад хоошоо бүгдээрээ нэг сайн сууя та. За ардын өвсгөлийн 104 жилийн Ховд аймгийнхаа баяр наадамд дайрагт урдсан тогоочин алтан гэрэл алдартын будан мор гараад ирсэн байгаа харагдаж байна. За Ховд аймгийн Жаргалан сумын харьяат Говьалтай аймгийн Өхмөрт сумын аймгийн алдарт Загдагийн Болдбаатарын урдан Ягаамор Говьсөмбөр аймгийн Шивээ сумын харьяат аймгийн алдарт Адиа сүрэнгийн унган Ягаамор гараад ирсэн бол Ягааморны цаатлаар нэг тонгойсон цагаамор туушиндаад байна да. За энэ тонгойсон цагаамор бол одоо Говьалтай аймгийн Өхмөрт сумын аймгийн алдарт байж Хүүхэн Бат Сүхийн 17 настай аврах цагаамор байна. 2019 он Жангар их наадамд одоо торгуудын нутагт очиж төрөө магнат урдж байсан. За 2025 он гараад Увс аймгийн Завхан сумын одоо түүх 100 жил одоо төрүүлчихэд ирсэн. Түүний ардал Ховд аймгийн Мянгат сумын уугуул Жаргалан сумын харьяат залуу яш Даваасан бүгийн амгалан догтгийн 2024 онд Ховд аймгийн Мянгат сумын түүх 100 жилийн он баяр наадамд аман үзүүнд урдсан урдаа хонгор мор гараад ирсэн. Хонгор морны буруудлаар Хөвсгөл аймгийн Шинэдэр сумын харьяат Монгол улсын алдарт байж Цэрэбатын Чимэд овгийн унган Ховд аймгийн Чандман сумын аймгийн алдарт байж Мөнгөсөлтийн Инка Монголынгийн уйсан Ховд аймгийн Манган сумын аймгийн алдарт байж Баттамрын буян нэмхийн урдан мормор гараад ирсэн байна. Түүний урдтал дээр Дорногов аймгийн Алтан ширээ сумын харьяат Монгол улсын авраг малчин аймгийн алдарт байж Бүхбатын унган Ховд аймгийн Чандман сумын аймгийн алдарт байж Дагвын Нэргүүн урдан хөрмөр гараад ирсэн. Хөрмөрний ардал дээр Даваасан бүгийн хойно байна. Даваасан бүгийн амгалан догтгийн хонгор морын улбар шар цээж нэмнэтэй хонгор мор гараад ирсэн байна. За ингээд хурдан халтар мор Баянгын Маатаганы хар мор Чандманы Ядмагийн гал хотын урдан хүрэн алзан мор Чингис сүрэн за түүний наадал дээр 171 дугаартаа морцсон Баянгын аймгийн Баатаганы сумын Жанчвын гэрэл мөнхийн хонгор мор гэсэн дөрөв мөр. За түүний ардал дээр Монгол улсын алдарт байж бүх чулууны баатар билгийн дураараа хээр дүрээрээ хээр хоёр болон одоо 208 дугаартаа орсон Увс аймгийн Улаангом сумын Цээлээ сүрэнгийн Пөрөв очрын урдан хүрэн алзан гэсэн ингээд 7 мөр уу. За 7 мөр арийнхаа мордоос хол салжээ. 8 дээр Ховд аймгийн Чандман сумын аймгийн алдарт байж Дагвын Нэргүү хөрмөр одоо 8 дээр яваад байгаа. За нутгийнх нь уул ус, нутгийнх нь дэвжээ. За хан жаргалан тайрхан, бомбо тайрхан. За ингээд хүрээлсэн 3 нуур нэвэвэл Дагвын Нэргүүн урдан хөрмөр энэ тун туулж магадгүй байна. За Цээлээ сүрэнгийн Эрдэнэ очрын урдан хээр алзан морыг хүүхэд нь одоо хоошоо салгаад аваа явчлаа. Тун Пөрөв очрын урдан хээр алзан морыг хүүхэд нь хоошоо салгаа явчлаа. За Цээлээ сүрэнгийн Пөрөв очрын урдан хээр алзан морны хүүхэд нь тун сая хүүхэд байна. За ингээд өнгөний 7 мор одоо багширсаар үсгэж олон таа хүүхдийн мэлмид тодрон ирж үдж байгаа торгон мөчийг төлөөж байна. За аюурын Бачиргалын урдан уйсан Авирын Мэдийн Пөрөв сүрэнгийн урдан хармар одоо 6 дээр дураараа дүрээрээ 2 одоо 3 4 дээр. За 171 дугаартаа морцсон Баянган аймгийн Баянцгаан сумын аймгийн алдарт байж Жанчвын гэрэл мөнхийн урдан хонгор мор 3 дээр. За өнгөний 2 мортогоо зэрэгцээ. Аман үзүүнээр Хөвсгөл аймгийн Шинэдэр Идэр сумын харьяат Монгол улсын алдарт байж Цэрэбатын Чимэд овгийн унган за Ховд аймгийн Чандман сумын аймгийн алдарт байж Монгол улсын хошоо шилдэг байж Хан ногтгон Эрдэнэ Баатарын Чингис сүрэн морыг 17
15 настай Сүхбатхан өнөж урлуулж байна. За ингээд өнгөн дээрээ Монгол улсын тодмолтой Цэрэнгийн хэмэдлийн Адуун сүргийн удамтай 1999 оны анхны Алтан унаг морин эрдэнийн Батаршил Даншиг наадамд одоо хурдан алаг Хязаалангаан айргийн дөрөвт урдуулж байсан Ядмаагийн гал батын урдан зээр талцмаар Чингис өрмөр гээд хоёр чандамны хоёр хөрмөр хараа бараандаа юм аа. За чандамны хоёр мөр одоо тун хараа бараандаа байгааг үзэгчдэн даав харж байна. Чингис өрөнгийн хөвгт хаашир юм хоёр хөвгт ороолгож байна. Ядмаагийн гал батын хөрөн алцмаар одоо буруу талаар нь туулж байна. За намайг буулгачаал шууд яваарай да. За ингээд Чандман сум үүсгэн байгуулагчны түүх 100 жилийн ам баяр наадмын хурдан их насны мордын төрөө Чингис өрмөр төрөө магнад уртлан орж ирлээ. Аман өдөө Чандман сумын байж Ядмаагийн гал батын хөрөн алцмаар айргийн 3-аар Бүгчүлөөний баатар үлгийн дөрөөрөө хээр айргийн 4-оор дураараа хээр айргийн давтар Баян хонгор аймгийн Баянцагаан сумын аймгийн алдартай Жанчвин гэрэл мөнхийн хонгормор 6-аар Аюурын Бачиргалын уйсан Авир мэдийн пүрэв сүрэнгийн хармаар 7-оор Увс аймгийн Улаангам сумын бай Цэдэ сүрэнгийн Эрдэнэ очрын Цэдэ сүрэнгийн Эрдэнэ очрын урдан хээр алзамор 6 юу. За Цэдэ сүрэнгийн Эрдэнэ очрын урдан хонгормор 6 сурдлан орж ирлээ. За өнгөний 6 мөр энэ тэр урдан тэр тун урдан байсан бай 6 додоод. За Цэдэ сүрэнгийн Эрдэнэ очрын За Цэдэ сүрэнгийн Эрдэнэ очрын урдан хээр алзамар додоод урдлан орж ирсэн бод 8-д Ховд аймгийн Чандман сумын аймгийн алдарт байж Дагвын нэргүүн Дорногов аймгийн Алтан ширээ сумын хариат Ховд аймгийн Чандман сумын уугуул Бүхбат гэж өөрийнх нь авгахын унган урдан өрмөр өөрийнхөө дассан нэвжэндээр улсын бүсийн төрөө хайрагтай одоо мордтой үнэнгүй сайн уралдаж 8 сурдлан орж ирлээ. За 9-д Говьалтай аймгийн Хөхмөрд сумын аймгийн алдарт байж Хүүхэнгүүгийн Бат зүхэн 17 настай аврах цагаамаар бүүрлэж 9-д урдаллаа. За Чингис өрмөр одоо өнөөдөр төрүүлээ. Төрүүлсэн сумынхаа 100 жилээр 100 жилээр төрүүлээ баяртай байна. За одоо миний хөө Чингис өрмөр нутгийн 100 жилийн аваад ирээд аавынхаа нэрийг өөрийнхөө нэрийг гаргасан ахнах баяртай байна. Тий. Чингис өрмөр ч одоо 3 жил аймагтай. 3 жил аймагт дараалан төрүүлсэн тий. 1100 жил төрүүлсэн. Сая Усын 100 жилийн аваад очиж 9 тий. Миний хөөмөр угаасаа сайн мөр юм уу? Тий. Хар багаас нахна ингээд эмээлээ дэрлүүлээд утлаа дэрлүүлээд дагуулж явсны юу одоо хүүхдүүдийнхаа юугаар гаргаж ийн ахнаас. Баяртай байна ахна. Тийм байна. Тий. Миний хөө угаасаа сайн өгдөг одоо. Тий. Эрдэнэбаатар алдарч одоо хэд хэдэн оны аймгийн улсын шилдэг үеэс боллоо. 23 оны улсын шилдэг. 24 оны хошоо шилдэг тий. Улсын. Тийм цол авсан миний хөө. Тэгээ би үүдийг баярлж өгдөг аавынхаа нэрийг гаргаад ингээ морой сайхан уралд хөөдөө баярлж байна Эрдэнэбаатарт. За Чингис өрний чи одоо өнөөдөр хэн унж уралдуул. За 53 номертай. За Алтан сүх байж тээ. За Алтан сүхдүүдээ баяр хүргэе. За яаж уралдуу Чингис өрмөрөө? Би Чингис өрмөрөө гараалд авцсан. Жохон нөөцтэй явуулаад. Тэгээл явуулаад үзүүр дээр нэг тесрүүлээл оруулаа. Алтан сүхдүүд чи одоо өөрөө 2024 оны улсын шилдэг лөө? Тий. За хэд их жилээр мөрөнж байгаа вэ? Би 7 дахь жилдээ мөрөнж. За баярлалаа. За Алтан сүхдүүдээ олон одоо айраг төрөө авахыг хүсээрөөё. За баярлалаа. Ховд аймгийн Чандман сумын 100 жилийн ойн баярын мэндийг та бүхэнд өөд нь өргөн дэвшүүлэн баярын мэнд хүргье. Миний би энэ Мон жаргаланд групп компани зөвлөх ажил хийдэг. Манай компани аялал жуулчлал, худалдаа үйлчлэгээ, банк санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 30 жил болж байна. Мон жаргаланд гэдэг нэршил маань энэ сайхан бидний ард байж байгаа жаргалан тарихныхаа нэрээр нэрлсэн ийм сайхан компани юм аа. Энэ өнгөтэй өтөө явдаг маань энэ уул усныхаа нэрээр нэрлдэг бид байгаль хүн эрчим өөрөө салшгүй холбоотой шүү дээ. Тэгээд бид нар энэ компанийнхаа уул усныхаа нэрээр нэрлсэн юм аа. Одоо энэ компани маань сайн сайхан явж байгаа нь одоо энэ ач хавья гэж боддог. Миний би өөрөө энэ Ховд аймгийн Чандман сумаас 3 настайдаа Улаанбаатар хотод шилжин суурилсан. Миний би одоо нутаг усандаа ямагт л одоо нэгийг бүтээчих юмсан, нэгийг өгчих юмсан, нэг байгуулчих юмсан гэсэн тийм санаа сэтгэлтэй өнөөдөр хүртэл явж ирсэн. Тэгээ би 90 жилээр энэ аргал ангирын ухтгаалгыг хийсэн. Сая энэ 100 жилээр Чандман 100 зүрх гэсэн энэ самбарыг хийж бас нутгийнхаа олон түмэнд сая хүлээлгэж өглөө. Энэ маань сайхан нутаг олон минь, зон олон минь ирж байгаа. Бүх хүмүүс сайхан зураг авахулдаг ийм сайхан гоё газар болж байгаад миний би их талархалтай байна. Тэгээ чандманчууд минь та бүгд сайхан наадаараа.
За Чандман нутаг бол одоо хос хоёр алтай, холбоо гурван нураараа имжээрлэгдсэн дөргөний хөрөн талтай дүнхийсэн өндөр ууластай гов хангай тал хосолсон ийм сайхан үзэгсэлэнд нутаг хорж илөө. Эрхэм хүндэт үзэгчтэй Ховд аймгийн Чандман сум өсгөн байгуулагчдын түүх 100 жилийн ам баяр наадмын хурдан шүтлэн насны морд одоо нэг уухан төрлөختөй одоо орж ирж байгааг үзэгч олон та бүхэн харж байна. За өнгөн дээр нэг сайхан бор үрээ гараад ирсэн нь Ховд аймгийн Чандман сумын харьяат Монгол улсын мандаа уяач Бачуулууны ерөөлтийн унган сайхан алтар үрээ гараад ирсэн байна. Ган докторын аймгийн алдартай ган докторын амар санаагийн урдан халтар үрээ гараад ирсэн бол түүний зөв талаар энэ өдрийн уралдаанд нэг дүүлсэн зээрийн янзах шиг сайхан бор үрээ гарч ирээд хоёр чихээ хатгаж байгаа нь Ховд аймгийн Чандман сумын харьяат Монгол улсын мандаа уяач Бачуулууны ерөөлтийн унган Чандман сумын алдартай Пүрвийн мөнгөн цоожийн хөрөнгө үрээ гарч ирээд цэрэг дүүхэн салж байна. За Пүрвийн мөнгөн цоож уяач бол нэг өмтөөхөн сайхан уяач та. За Чандман сумын зохион байгуулагчсан 2024 оны Ховд аймгийн зүүн бүсийн урдад хурдан хүрэн азаргаан төрөө магнат урдлуулж байсан өмтөө уяачин урдан бор үрээ энэ их баяр цэнгэл наадмыг өнгөлөөд хоёр чиг хатгах жаавал аман үзүүн дээр Ховд аймгийн Мөс сумын аймгийн алдартай Балтан доржийн баясгалангийн өөрийнх нь унган урдан алтар үрээ гараад иржээ. За алтар үрээ ардын өмслийн 104 жилийн Ховд аймгийн үндэсний их баяр наадамда төрөө магнат урдалсан юм урдан үрээ. За түүний зөв талаар нь аман ангайтал татаа туулаад байгаа сайхан хөрөнгө үрээ бол Говьалтай аймгийн Дэрвэ сумын аймгийн алдартай Төшин булган намрын урдан хөрөнгө үрээ гараад иржээ. За энэ буурал үрээлөө жоохон нөхөө. За айргийн 4 дээр Төв аймгийн Сэргэлэн сумын аймгийн алдартай Дамдаржаагийн Цэдэн содмын унган энэ их баяр цэнгэл наадам 292 дугаартай бүртгүүлэн орцсон Ховд аймгийн Чандман сумын байж Тэрвшин галбадрахын бор алдсан үрээ айргийн 4 дээр байна. За энэхүү бор алдсан үрээний унган эзэн Цэдэн содмын ав Дамдаржаа гэдэг хүн төрийн их баяр наадамд унган хол морой одоо хоёронтой харигдуулж байсан. Тэр их айлын адун сүргийн удамтай урдан бор алдсан үрээ 3 дээр байна. 4 дээр байна. За 3 дээр Ховд аймгийн Увс аймгийн Тэс сумын аймгийн алдартай Жавын бигзэн унган. За Ховд аймгийн Чандман сумын харьяат Монгол улсын хүчит арцаг Димагийн Батцайгийн урдан хэрээр 3 луу аман үзүүлүү орлоо. За Батцын арцаг бол одоо хүүхэд ахуй цагтаа дөргөний хөрөн талдаа хурдан орц үлгмөрдийг үйдэг байлаа. Монгол улсын соёлын гавь зүтгэлтэн одоо даваажи бахын хурдан мордыг ундаг байлаа. За ингээд өөрийнхөө морь унаж тоглож наадаж ирсэн дөргөний хөрөн талдаа Чандман сумынхаа түүх 100 жилийн он их баяр цэнгэл наадмын хурдан шүтлэн уралдаанд одоо хээр үрэн айргийн 3 дээр гараад ирсэн бол за аман үзүүн дээр энэ Говьалтай аймгийн Халиун сумын уянаас морцсон Давг доржийн ган догтхын алтар үрээ юу. Айн доошоо явж хат нөгөө зооных нь өлс мөндөрлөөд байсан урдан алтар үрээ чи аман үзүүн дээр гараад ирсэн бай. За Чандман сумын аймгийн алдартай Дагвын нэргүү гэж 1.1 өмнө 2015 он Ховд аймгийн Чандман сумынхаа 90 жилийн он баяр наадамд хурдан цавдар азаргаа хол тасаргаа төрүүлгэж байсан. Тэр одоо эрдэмтдээ өмтөө уяач энэ алтар үрээг л доошоо явж хат нь эдэн итгээд уяатай өнгөн нуралтнаа гэдээсэн. За Монгол уяачийн мэлми худлаа хэлдэггүй зүн совон худлаа хэлдэггүй жишгээр хурдан халтар үрээ одоо аман үзүүн дээр Батцын арцын урдан хээр үрээ одоо айргийн 3 аман үзүүн дээр гээд 2 үрээ цохилж байгаа. Өнгөн дээр Говьалтай аймгийн Дэрвэ сумын уяач одоо Цэдэн бэлгийн Намхан унган Говьалтай аймгийн Дэрвэ сумын аймгийн алдартай Төшин булган намрын уйсан хурдан мор алдсан үрээ энэ их баяр цэнгэл наадмыг өнгөрсөн бай. За даагаа насандаа намаа хурдан байж ойрдын төр нийгэм шашны нэр зүтгэлтэн галдан мочиг таны мэлмигсний 380 жилийн их баяр наадамд хол тасаргаа дөрүүлээд за давхар байгаар Ховд аймгийн Цэцэг сумын 100 жил аман үзүүлээд 2025 он гараад Ховд аймгийн засаг даргын захирамжаар Ховд аймгийн Дэрвэ сумын зохион байгуулагдсан аймгийн урд бүсэд төрөө магнат урдлаад хүү мандлын цэлгэр ногоонын жиг зорж төр төмнийг цэнгэл наадам 6 дурдсан хурдан мор алдсан үрээ ямар хуу шанцтай ямар хуу урдан адуу гэдгээ батлан энэ их баяр цэнгэл наадмыг өнгөрсөн байна. Аман үзүүн дээр Димагийн Батцын урдан хээр үрээ аман үзүүн дээр айргийн 3 дээр энэ их баяр цэнгэл наадам 109 дугаар тамир бүртгүүлэн орсон Говьалтай аймгийн Дэрвэ сумын уяач Цэрэн догтхын урдан хээр үрээ айргийн 3 дээр 4 дээр Мөстийн баясгалангийн урдан хар үрээ ороод иржээ. Энэ хараатай байсан үрээ л дээ. За энэ өнгөний 3 үрээн дээр очиж мэднэ. Айргийн 5 дээр Увс аймгийн Өлгийн сумын уяач Замбын Нинвийн охин одоо Саран туяагийн унсан урдан халтар үрээ одоо 5 луу ороод ирсэн байна. За 90 арганы адгаас одоо бүгдээрээ нэг 10 үрээ нүдлүгэ нэг л сууя.
За дааган насандаан ойртын төр нийгэм шашны нэр зүтгэлтэн галдан машигтааны мэлмигийсний 380 жилийн он их баяр зингэл наадам төрөө магнаа дурлаа давхар уяга цэцэг сумын 100 жил төрүүлсэн 2025 он гараад Ховд аймгийн нарийн сум нусан аймгийн урд ус төрөө магнаа дурлаад төрийн их баяр наадам 6 дурдсан хурдан моралзан өрөө чандман сумын 100 жилийн он баяр наадам төрөө магнаа дурдлан орж уйсан эзэн унсан үг хурсан номныг зэнгүүлж байна. За шарга хязаалан унж төрүүлгсэн хөөгдөл одоо бор алдсан үрээг унаа төрүүлэгчлээ. Аман үзүүн дээр Ховд аймгийн Чандман сумын Монгол улсын хүчит арцаг Немагийн микрофон байна уу? Немагийн Бацээгийн урдан хээр үрээ айргийн 3-аар Ховд аймгийн Мөс сумын аймгийн алдарт уяач Балдан норжийн Маясгалангийн хар үрээ. За 4-аар Говьтай аймгийн нарийн сумын Цэрэн ногтгийн хээр үрээний үгтний Чарлсаар ягаад хээр үрээгээ 4 дурдлуулсан бол айргийн 5-д Увс аймгийн Өлгийн сумын аймгийн алдарт уяач Замбын дэндвийн урдан хээр үрээг нь охин саран туяа гэж Монгол улсын шилдэг уралдаан жохи ямар байдгийг харуулan айргийн 5 турдлан орж ирлээ. За өнгөний 5 үрээ энэ өдрийн уралдаанд үнэнгүй хурдан байсныг үзэгч олон та бүхэн харлаа мик байна уу? За ингээд ихний 5 үрээ одоо 10 үрээ нүдсөө тун хол ирснийг үзэгч олон та бүхэн харлаа. За шүдэл насны төрөө магнаа хязаалан шүдлэнгийн төрөөг одоо нэг уяач хүртлээ. Баяр хүргээд байна. За баярлалаа. Алдраа танилцуулаад өөрийн удам огш лондон амжилтыг сэрүүлнэ. Говьтай аймгийн Дарив сумын уяач Булган Тамир гэж хүн байна. Бор үрээ маань манай Дарив сумын Цэдэн бэлийн намхаа гэж ах юм унгуу үрээ. Тэгэл бор үрээ нодлон одоо түүхэд 100 жилийн 6 сумын 100 жилийн төрүүлсэн. Өнөө жил Дарив сумынхаа наадам төрүүлээ Ховд аймгийн Хаврын бүс төрүүлээд улсын их баярын наадамд очиж 6 турдлаад тэгээд одоо 3 дахь давхар уяагаар энэ Чандман сумын 100 жилийн төрөө магнаа төрөлтлөө. Бор үрээгийн маань одоо 2 жил даах шүтлэн жил одоо амжилттай уран зурдлуулж байгаа хүүхэд бол 10 настай од гэрлийн зул баяр гэж манай уралдаанч хүн зурдлуулж сайхан амжилттай уралдаж байна. За баярлалаа тань. Цаашдаа төрөө хайрыг олныг бүтгээр. За ерөөл өтөршгөө. За аман үзүүн Монгол улсын хүчит арцаг Немагийн Бацээгээр орлоо. За баяр хүргээ тань. За баярлалаа. За өөрийнхөө алдар танилцуулаад хурдан хээр өрөөний удам огш урдам амжилтаасан сэрүүлж өгнө. Би Увс аймгийн Улаан сумын хариат Дүгрийн Цэдэн мал гэдэг юм байна. Тэгээд энэ Ховд аймгийн Чандман сумын хариат Бацаа харцгай морийг уйж урлуулад өнөөдөр аман хөзүүлсэндээ баяртай байна. Энэ адуу бол Кинтэ аймгийн Хэрнэн сумын хариат Жавын мэгз гэдэг хүний унуун адуу байгаамаа. Тэр одоо ахтаа бас надад ийм морь уйж унуулсан ахтаа маш их баярлалаа. Миний морийг бас тэжээж уйж сойж уралдуулж их тусалдаг одоо Имжавын Бадамзул гээд Өлгийн сумын хариат дүүдээ бас их баярлалаа. Аав яа жахан дүүстэй баярлалаа. Та бүхэн сайхан наадаарай. За баярлалаа тань. Цаашдаа төрөө хайрыг олонх бүтгээр өгье. За өрөөлөр болгоо. За эрхэм мөндөд наадамчдаа, эрхэм мөндөд чандамжуудаа. За ардын өвсгөлийн 104 жилийн Эрдэнийн чандам нутаг улс хөгжсөний 100 жилийн өдрөөсөн үндэсний үхэн барилдааны 7-гийн даваа хэллээ. Зүүн талын засвал дээр Ховд аймгийн Чандман сумын хариат Ховд бүхийн дэвжээ хэлчин спортын хороо нүү прогресс группийн бүх Монгол улсын саруул сайжрах зам Баатар хөгийн бүрв сайхан баруун талын засвал дээр Ховд аймгийн Чандман сумын хариат дотоодын зэргийн 805 дугаар тусгай салбар хүч спортороо од группийн бүх улсын арцаг намаагийн Бацаа нар тэргүүн барийн төлөө шалгарч үлдсэн гарч ирлээ. За Чандман нутгаас бол одоо эдгээр олон сайхан улсын золтонгуудаас аймгийн арслан Намбар, аймгийн арслан Зөгтгөрөл, аймгийн арслан Яндгийн Мөнх цоож, Хүрэл цоож, аймгийн арслан Эрдэнэ жаргал 2005 оны аймгийн баяр наадмын төрөөх, аймгийн арслан Гомбожовын Сэдэнбал, аймгийн арслан Загджовын Соём, аймгийн Урс арслан Уланбаярын Батцоож, аймгийн арслан Баянмөнхийн Базарсан, аймгийн арслан Батцэргийн Дэнзэн самбуугээд олон сайхан хүчит арслангууд төрөн гарсан нутаг. За мөн аймгийн зан Цэрэнбаатрын Цогоёр, аймгийн зан Алагдаан Эрдэнэбэлэг, аймгийн зан Цэрэнбэлийн Одгөрөл, аймгийн зан Батсуурын Цэрэн, аймгийн харцаг Инколтын Эрдэнэбаяр, аймгийн харцаг Санаагийн Алтан гэрэлгээд олон сайхан хүчтэн дөрсөн хүчтний өлгий сайхан нутгаа. За заан харцаг хоёрын барилдаан тулгуухан өрсөн байна.
За одоогоос 10 жилийн өмнө буюу 2015 онд одоо Эрдэнийн Чандман нутаг өөрчлөгчдийн 90 жилийн он баяр наадамд улсын зам бүр сайхан улсын харцах золтой төрүүлж байсан. За тухайн үед бол одоо бас бүхийн өлгийн нутаг Увснуур, Увс аймаг байсан өөрчлөгчдийн 90 жилийн ойлж тухайн барилдаанд бүр сайхан зан бас л наадамчин олныг өндөлжүүлж одтоо сайхан барилдаж үзүүрлээд Чандман нутгийнхаа гойд ирж төрүүлсэн бөхөө. За одоо ингээд 10 жилийн дараа төрийн их баяр наадамдаа 7 дахь удаага шөвгөрөөд ирж барилдаж байна. За зүүн талаар анзалгаад давхар шоудгны өрцөнд хүрж барилдах гэж байна. За пүрэв сайхан зааныг одоо бүх болоход бол одоо мэдээж өөрийнх нь авгах Монгол улсын хүчит заан жогсомын Батцэрэг заан хамгийн одоо нөлөөр болсон хүн Ховд аймагт Монгол улсын боловсролын их сургуульд суралцах гэж байсан оюутан залууг хотод аваачиж авраг хөндөмрийн дээд сургуульд оруулсан. За шуудгны өрснөө салаа тавьсан. За хоёр шуудаг давхар шуудгны өрсөд болсон. Өргөлөө. За баруун өвдгөрөө шахаж өргөө дутуудаж байна. За Батцай арцгийн одоо за хөндлөн болгосон. За хөндлөлтүүл дайраад мэхийн гүцээгээд авч байна. За ийхүү холын цуутай Ховд нутгийн Эрдэнийн Чандман сум өөрчлөгчсөний төөхөд 100 жилийн он баяр наадмын төрөө өгөхөөр Ховд аймгийн Чандман сумын хрият Монгол улсын саруул сайжрах Замбаатар хүүгийн пүрэв сайхан ардын Чандман сумын 100 жилийн он баяр наадмуудад төрүүлж байна. За үзүүр өгөхөөр Ховд аймгийн Чандман сумын хрият дотоодын зэргийн 805 дугаар тусгай салбар Ховд үхийн дэвжээ од группийн бүх Монгол улсын уран барилдаанд дарцах Нэмагийн Батцаяа үзүүрлээ. За ингээд хоёр хүчтэндээ манай наадамч болон халуун баяр хүргээрээ. За нутгийнхаа сайхан барилдад төрүүллээ. Тэгээд нийт одоо Чандман нутагтаа ирсэн нийт одоо төмөө олондоо баяр наадмын дөргийа. Тэгээд таа хүмүүс бас сайхан баярцаагаараа. Тэгээд сайхан амраад сайхан нутагтаа хөрвөгт гэрүүлээрээ ах дүүсээрээ сайхан наадаар ажиллая. Тэгээд сайхан барилдаа боллоо. Тэгээд Улаанбаатар хотоос одоо нутгаа зориод, суунжлаа зориод хөрвөгтөө дагуулад ах дүүстэйгээ манай чандмчууд бас бүр мөрөлдгөөнөрөө олуулаа бас ирсэн байна. Тэ сайхан байна. Сайхан наадам боллоо. 90 жилийн बाद үзүүлээд 100 жилийн बाद дахиад үзүүлээ. Хоёр удаа хүүхөөд үзүүлээ. Монгол бас Чандман сумынхаа ард иргэдэд бас дэлгэр сайхан наадж чад баяр наадмын төргий.